За сайн өдрийн мэндэ. Нөгөө 9 бүсгийнхаа 6 дахь бүсгүйтэй уулзж байна. Жаргал сайхан гээд. Тэгээ нөгөө хамгийн сонирхолтой нь намайг олж өгөөч гэдэг пэйж уудсан. Чи хайцсан юм бэ? Уулын байжлагаа юу? Хаашаа. Ард би нь бол байжлага. Одоо нэг юу гэсэн яг яагаад намайг олж өгөөч гэсэн юм гэхээр одоо яг ингээл тууллаа ингээл бодоод тэгэхээр амьдралынхаа их цаг хугацааг сүнс хайгаад өнгөрөөсөн байгаа байхгүй юу? Хал 12 оноос 20 настайгаас эхлээл нөө би хийм бэ гэж эхлээл тэгэл нэг өөрийгөө хайж яваал гэсэн чи тэр чи их сүнсээ хайд юм байл шүү дээ би хийм бэ гэдэг. Тэгээ за сүнсэн дээрээ би нэг иймэрхүү юм байна, иймэрхүү өгөгдөлтөө юм байна гэд өөрийгөө арайгч хүлээмшүүрсэн чинь яг нэг нийгмийн амьдрал дээр бусдад хүлээмшүүрэгдэх гэдэг нэг юм байдаг шүү. Тэр юм надад байдгүй мэн. Сүнс хайж явахлаа. Тэгээд яг одоо нэг энэ амьдрал дээр юу хийх вэ гэж бодоодсэн чинь хийх юм байхгүй. Чадах юм байхгүй. Тэгээд баахан би хэмбэ гэж явсныхаа ард дээр чи яг юу хиймээр байгаа гэдэг асуултыг сүүлийн нэг жилийн хугацаанд хүн болго асууж юм л та. Тэгсэн чи юу юмээр байгаагаа мэдэхгүй. Тэгээ өнгөрсөнд одоо яг эд ажил хөдөлмөр гэдэг шиг нийгмийн талбар дээр гарах нөө карьер хөөх гэдэг юм уу. Тиймэрхүү зүйлээ хайдаг насан дээрээ сүнсээ айдсан чинь яг нийгмийн талбар дээр буюу ингээд нийгэмлэгөө гарыг одоо өнөөдөр хүртэл бүтээцээ өөрийгөө чадаад байгаа тэр зүйлээ яг өөртөө адилхан тэр бүсгүүчүүдтэй тэр хүмүүс рүү ингээ хүргэе гэсэн чинь би яг юу хийж чаддгаа мэдэх байцаахгүй юу. Тэгчээ нөө би яг юу хийн гэл тэгэхээр мэдхгүй хүн нададаас хэлж өгдөгөө. Тэгээд яг бол нь чи нэг иймэрхүү юм чадандаа гэдэг нэг жижигхэн юм нэг гэрэл шиг юм байгаад идэг. Тэгээ тэр гэрэл рүүгээ ингээ очих гэсэн чинь бас яаж очих замаа мэдхгүй. Яа түүхтэй. Харин айгу сонирн байгаа гэдэг. Тэгээд өнөөдөр чи одоо 43 настай хүн гэдэг чи аль хэдийн манай насныхан чи одоо нэг имээ болцсон байдаг уу юм бэ? Алт мөнгө өрмөндөө ураад байна тий. Одоо зэн гэхэд миний охин татсан байх шиг таажсан. Тэгсэн чинь нөгөөдөг чи би хийм бэ гэж яваад идэг тий. Би юу их юм бэ гэж яваад идэг. Аль хэдийн байр суурь олцсон байх хэвээр яг энэ насн дээрээ нэг талаараа юм нэг сонин би хийм бэ. Би юу юм бэ гэж явж ирсэн одоо яг намайг олоод өгөөч тий. Намайг яг юу хийхийг маань одоо ингээд олж өгөөч хэлээ. Хайгаад байгаа гэсэн үг шүү дээ юу. Нөгөө нэг амийн тараагаад байршуулчихдаг шүү дээ үлгэр дээр. Тийм. Нэг баахан газар юм тараагаад тавьсан. Тэр цуглуулсан юм шүү. Бараг нэг юм пазл байгаа байхгүй юу? Одоо тэр нэг хөлөө огсорчи. Энэ нэг гарын огсорч, энд нэг толгойг огсорч гэсэн зүрх нь олдох байдаг шүү. Тэгээ яг одоо нөгөө зүрхээ ингээ эвлүүлэх гэсэн чинь одоо сэтгэл зүрх гэдэг нэг зүйлийг хийхэд бол өөрийн юм дур сонирхол гэдэг нэг юм байх хэрэгтэй юм. Дандаа нөгөө өөр хүний дүр тоглолцсон тий. Багаасаа эхлээл хин нэг юм таалагдах гад ингээ хичээсэн. Тэгэл чи намайг гоё гэж хэлээч гэдэг. Бусдад таалагдахын тулд ингээ амьдралаа өнгөрөөсөн юм шиг. Тэр нэг ээжч гэдэг юм уу, ханч гэдэг юм уу, дүүч гэдэг юм уу нэг тийм дөрүүдэд ер нь тоглоод амьдэрсэн юм шиг. Нэг тийм сонир утгагүй амьдрал юм шиг санагдаад. Тэгээ хайж явсан чи яг угаасаа яг энэ насн дээр 37-оос нэг 49 насн дээр бас нэг хоёр дахь амьдралын юм шилжилтийн үе байдгийг ойлгоод. Тэгээд нөө нэг чаддаг мөртлөө хийхийг хүсэхгүй байгаад байна гэдгийг ойлгосон. Одоо хаашаач гарсан байдаг байлаа гэдэг явахтай нэг бор гэцэг божиглахын тулд хаан очиод нэг жижиг ажил хийсэн болоод байна л да тий. Нэг ахуугаа ингээд итгэвчи энд очиод нэг үгүй ядч нөгөө ээж аав хэлдэг шиг айл очиод аяг угаахад хаях хоол өглөхгүй яах вэ гэдэг шиг тийм боломжууд нь бол байдаг юм байна. Гэхдээ яг энэ насн дээр гэхлээр тийм юм болгонлоо юм гэх биш яг зүрх сэтгэлээ дагд юм уу гэж яг тэр шилжилтийн насыг ингэж өнгөрөөд юм уу л гэж яг одоогоор бодвол тэгээд юу ч хамаагүй хиймээргүй яг дуртай зүйлээ тэгээд яг миний энэ хийж байгаа зүйл ингээд миний үеийнхэнд болоод миний доод үеийнхэнд ингээд хэрэгтэй байгаасаа гэдэг үднээсээ бас боддог болчих тийм ээ. Яхан дайрах гэж байгаа юм байна тий. Тийм л тийм төлөө санаа тавих гэдэг юм. Тий, яг тэр нэг насн дээрээ тий яг нэг хөгшөрчөөгүй тий бас нэг залуухан ч биш
Тэгсэн мөртлөө яг энэ хоёрын нэг дунд дээр нэг юм хаашаач явах гэдэг нь мэддэхгүй нэг ийм насан дээр байгаа юм шиг байхгүй. Энэ шилжилтийн үеийг нэг эвтэй хийхлүүлж юу нэг дэжгүй явчих шинжтэй гэдэг юм уу те. Нөгөө юугаа тэгвэл ер нь зүгээр нууц биш бол ямар газраар явуу, юу сонсоо, юу олоо тэндээс гэдэг. Чоо тийм тууллаа нэг. Тууллаа яриач гэлөө. Манай хойд авч нөгөө бөөх хүн байсан байхгүй юу? Зайран хүн хэзээ хэрэгтэй. Тэгэл яг аав чинь туул нүүр амир өрөвдмөр штэ. Би хизээ баах уу гэдгийг хүртэл баг асуух нь толгүй ийм хүмүүс ирдэг. Яг хүний өөрийнхөө амьдралыг нэг тийм хүний аахар шахар зүйл зориулаад байгаа юм шиг дотроос ингээд тавчтаад аавыг ингээд өмөлзөөд өмөрөөд идэгсэн байхгүй юу? Бараг л өглөө басаад би нөгөө түлхүүрээ олдгоо гэж асуух нь арай болгүй те. Нөгөө бүх юмныхаа сайн цагийг асуудаг амар түүхтэй. Баруун үлээрээ тавих уу, зүүн үлээрээ тавих уу гэх юм уу? Яг энэ намайг нөгөө нэг маань одоо энэ амьдрал дээр хүний жаргалыг идэх гэж ирсэн мөртлөө нэг тийм сонин зүйл дээр ингээд цаг хугацаагаа өрцсөн юм шиг тэгэж санагддаг байсан учраас яагаад заавалчгүй гэж те. Тэгээд дээрэс нөгөө маань дандаа энэ л охин миний одоо энэ үргэлжлэлийг миний хувц хоёрны учрыг нь олох хүүхд юм байгаа ингээд орж ирэх хүн болгонд хэлэхээр би бүр амар дургу яхаар хүн болгонд хэлээд өгдөг. Яагаад гэдэг учир шалтгааны төр байх үед нь би нэг асуугаагүй юм билээ. Тэгээ аавыг яг өнгөрөмж гэж бодоогүй яж байгаа. Би нэг аавыг шидтэн гэж итгэдэг гэсэн байхгүй юу. Өвдөд ороод ирсэн хүнийг ангаагаад гаргацдаг. Уйлаад ороод ирсэн хүнийг инээгээд гаргацдаг. Ингээ хүнийдээ асуудал шийдээд яг юм шидтэн шиг санагддаг гэсэн учраас би нэг аавыг амар хүчтэй мөнх амьтаа гэж боддог гэсэн. Тэгээд нэг аавыгаа өнгөрсний дараа би аав яг нэг өнгөрчлөө гэд мэдээг нь сонсонгуудаа тэр олны шидийг гаргасан мөртлөөсөө яагаад гэр орно хаяад ингээ хүчж байгаа юм. Аавгаа тэгж буруутгах чаа. Тэгээ нэг аав өнгөрсөн чинь тэр том нөгөө бүх юмнууд ингээ над дээр үлдчихэж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ одоо нөгөө тэгэх. Тийм. Яах вүлээ гэж нэг ч асуугаагүй шүү дээ би. Миний аав ч нэг 11 онд өнгөрчихсөн. Тэгэхээр би 11 оноос эхлээд нөгөө багаашаа жоохон зүнтэй байсан. Аав тэрийг нэг жоохон ингээ бас нэг өөрийнхөө нэг хамгаалт юмнуудаа ингээ үлдээгээд энэ хүртэл явна гэдэг. Ер нь би бол планыг гаргачаад яг намайг энд авчирсан болов гэж хаяа боддتي. Тэгэл нөгөө өргөөрөө н ороод ингээл бурхан тахлыг хараал, хойг хувцсыг хараал нөгөө хойг хувцсанд нь хөрхтэй хүртэл ингэж имээгээл хүндлээл ингэсээр амьдралынхаа цаг хугацааг өнгөрөөж явахдаа би энийг яах вэ гэдэг. Лам дээр хүртэл очичихлаа. Үсэг сурах. Нөгөө хідэн үлдээсэн судруудын толгойг нь ядаж хаашаа хардгийг ойлгох юм бол те. Энд чи яад ингэж нэг ч асуугаагүй юм чинь. Тэгэж явж хагаад нэг яг тэр үед нөгөө ээж юм бас амар ханиалтсан хүнд үе юм байсан учраас сууд хайж явж болохгүй. Хоёулаа ингэж бөөцөлж явж байгаа л хоёулаа ядаж нэг судрынхын толгойг зүг харуулад баримт гэлчдэг байдаа гэсэн. Тэгээд би нөгөө ингэж хайж ирж явсаар байгаа. Нөгөө амар хэцүү гэхгүй. Яг нь ер нь маш олон хүн ийм туулыг туулаад зарим бүр ингэ төөрчөө танилтаа. Одоо бидний юу бол нэгэн тийм амьдралыг туулаад тодорхой өндөрлөг төрчлөө бас хүмүүсийг бас олон газар явуулмаар гэдэг юм те. Бас гэхдээ миний хөтөлбөр их сайн байсан гэж боддتي. Аавын тэр одоо надад хамгаалаараа гэж үлдээсэн би сахиуснууд л гэж боддог байхгүй юу? Тэр сахиуснууд нь яг намайг энэ хөтөлбөрийг нь их сайн хийсэн болов уу гэж. Одоо бүр талархдаг. Хэрвээ тийм биш төөрөө авцсан байсан бол ямар амар юмнууд байд юм бэ гэж үнэхээр ихтэй талархах сэтгэл бол үнэхээр төрдөг. Тэгэж явж байхдаа яг нэг 4 жил аавын хоёр хувцсны манаж бол хийсэн гэрээс гарахгүй. Тэр чинь залуу хүний үед нэг хашаанд амьдрах юм үнэхээр хэцүү. Тэрийг ингээ хаяа явчихаар нөгөө нэг одоо нөгөө үлддэг тахлын өргөлөөс өксүүлээд юмнуудыг хаяа явж болохгүй те. Тэгэж нилээ хайж явж байгаад тэгээ нөө яг ээж өнгөрсөн. Тэгэхээр чи би бүр 2 баруун зөнгө болчихж байгаа шүү дээ. Тэгэж ирээд нэг өдөр үнэхээр тавчтаад би энэ амьдралыг энд хашаанд манаач гэж ирсэн юм уу гэвэлээ сууж байгаа. Тэгвэл ийм утгагүй амьдрал ээж хаар зүгээр ингээ бүгдөө нийлээд ингээ шатаад хүчдэг юм бахтаач гэдэг. Тийм утгаа бодож эхэлж байгаа. Одоо санамсаргүйгээр таны нөгөө тархины хакраар мөх гайхамшиг багш ороод нүүдэлж дэмслэх юм. Бүр ингээд өөртөө айгүй нийцээд
Энэ хүн л надад туслах юм байна гэдэг нэг тийм итгэл төрөөд багштай холбоо тогтооод 30 хоногийн хичээлтэн суугаад. Яг тэр хугацаанд нэг хүн болгон чи бөө болно гэдгсэн. Хизэнгэрэгтэн болно. Тэгэхээр би хизээж аавынхаа туусан амьдралыг мэдж байгаа учраас хизэнгэрэгтэн болохгүй. Би хизээж тэр хашаанд суужгаад орж ирсэн үний тэр юм хийж өгч чадхааргүй байхгүй. Тийм болохоор багштай холбогдсон байж бод намайг одоо тамхтан гэдэг байна. Би бөө болох юм уугүй юу. Тэгээ мөнх гайхамшиг багшийн сайхан ихсүүдтэй золгох боломж гараад. Тэгээ тэгэхэд намайг чи бөө боломж гэж хэлээгүй, болохгүй ч гэж хэлээгүй. Тийм сайхан ихсийн үргэлжлэл юм байж иж. Арчаагүй царайлаад явах уугүй юу гэдгийг өөрөө мэдэхгүй юу гэж. Тэгэхээр би үнэхээр энэ замаар явах юм уугүй юу гэдэг асуултыг өөртөө тавиад яг тэндээс яг цэврээрээ би бөө юм уугүй юу гэж хайж эхэлсэн. Тэг яг нэг 30 хоног суучаад зэст гоё юм олчлоо гэж. Тэгэл тэр замыг тийг хаацсан. Угаасаа цаанаасаа тэр хүртэл гэдэг нэг юм хэмжээ байд юм уу гэж одоо би бодоод байдаг байхгүй. Тэгэл дахиад нөгөө гэрте хашаанд орсон. Би дахиад манаач юм. Тэгэл нэг ингээд уйлал. Тэгэл байж байгаа бас л таны хөдөлгөөгөр суудаа багшийг ярьж байхад нь бас л нэг өөрт таацаад. Тэгээ мөнх гайхамшиг багш дээр би маш гоё хөрсийг өөртөө суулгаж өгсөн юм байна гэж мэддэг. Миний хөрсийг үнэхээр гоё олгож өгсөн юм байна гэж. Маш гоёор ингэж ирүүлэр хөрсөө тавих боломжийг бол мөнх гайхамшиг багш энэ 30 хоногийн тэр үнэхээр гайхамшигтай тэр хичээлүүд намайг ингээд чи чин гэдэг нэг тим юм ингээд гоё хөрсөө зссэн болов уу. Тэгээ тэрний дараа суудаа багш дээр очиод би бас багшиг хичээл гаранд авсан. Тэрэндээ би хувь хүн гэж хэмбэ гэдгийг ойлгосон. Жоох юм шалчгансан би ч одоо нэг аавынхаа хоёрыг хувцсыг авч явж байгаа тэнгэрийн амьд байл ш. Тийм. Юм болохноос бодорчин гэж байдаг. Ойлгох баг өөрийнхөө юмнаас ингэ шийдгэлдэг те. Ингүүл болохгүй шийдгэлээл ингээл бодорчин гэл те. Тэгсэн чинь тэр яг хүний сэтгэл дотор байдаг юм байна гэдгийг. Тэр нэг ийм хүний амьдралын тэр хатуу хөтөө бүхнийг ингэж өөрөө туулж гардыг гэдэг тууллыг суудаа багшийн тууллаар буюу бид нэр чиглүүлж өгсөн тэр зүйлээс ингэж олж аваад би тэнд нөгөө гой хөрсөн дээрээ үрээ тариулсан юм байна гэж боддог байхгүй. Тэндээс тэгээ би нэг юм суур амар гоё аваад маш гоёор аваад ингээд үрээд цацуулсан юм чинь тэрнээс цааш одоо яах вэ гэл. Бас л тэгэл гацаач чинь тэгэл ингээд бүр ингээд гацаа чинь заяа. Буцааж ирэхгүй цаашаа жуулахгүй ингээд яг ингээд тэр хатна гацаачгаа дахиад дээшээ уйлж шин. Би одоо надаар яг гэдэг. Нэг газар айтаахан байлгачихгүй би нөө олон хүнтэй байх амар дурггүй. Би яг ингээ өөрийгөө тойрол байж дуртай. Тэгээд ингээ уйлаа байжсэн чинь ураг удмын галчин сэвтцсэн учраас аавын гал дээр ингээ сэвтчихсэн учраас одоо ингээд галаа мануулах хэрэгтэй гэдэг нэг тийм зүн бууж ирж байгаа байхгүй. Тэр үеч үргэлийг маш сайн өргөдөг. Аавынхаа өргөөд байсан учраас өргөлөө ингэж маш гоё ингэж өргөж жоохтой тэр дээр тэр одоо зүн гэж одоогоор болоод би яг одоо л ойлгож байгаа шүү дээ. Тэр зүн байсан байна гэдэг. Тэр чинь нөгөө хүн хэлэх нөгөө галзуугийн төрлийг газараа нөгөө хуваагдлийн өвчний нэг тэгээ өөртөө ярьдаг. Тэгээд тэгэхэд яг гал сэвтцсэн байна гэж ирэхээс өсвөлэл гал гэж юу юм гэж хайж эхлэв. Тэгэл байжсэн чинь бас л та нөгөө мөх жаргалаг шиг давын техний ийм галын тухай юм гоё хичээл орох чинь гэдгсэн чинь өө энэ л байсан биш үү гэд бодогдоод тэгээд нэг тухайд менежерлүүний яриад гэсэн чинь онлайнаар болд юм ач би юм ямар маяг онлайнаар юм сурдаг гэдэг газ гал гэдэг юмыг суучаад газ өөрөө тагчаал тэгэхэд надад нэг чөлөөлнө гэдэг тийм мэдрэмж өгсөн байхгүй юу аавынхаа галыг ингээд сэвтгүүлээд ингэчүүл тэгэл чи чөлөөтэй гэдэг мэдрэмж өнгөт нь би яг хүн шиг амьдарч болох юм байна гэж өөртөө амар тийм итгэл төрөөд тэгэнгүүт газ галын янзлж хүн болчих гэж байна. Тэгэл гадагшаа гараад хэнийг төшгөө те Солонгостойгоо нэг хичиг төшгөө чаяхтайгаа найзаагаа төшгөө гэл нэг жоохон хэл усын гадралдаг юм чинь охин аваад ингээд Японлооч авчт юм уу тэгэл өстө төлөвлөгөөгөө гаргах хүн байх төлөвлөгөөгөө гаргацсан галаа мангаас тэгж яваад ингэж яваад гэл төлөвлөгөө гаргачаал галаа хайгаад байсан чинь уучлаарай. Тэгээд тэрийгэ шатаас штеп хүн байх төлөвлөгөөгөө шатаас тэгээ гал ирээл зүгээр нэг сайхан гал ингээд өргөчүүл тэр чинь галын тахилгүй над чи хүн хийж болдгоо юм байна гэдгийг ойлгож байгаа байхгүй. За ихсээ суу байгаад байгаа. Би суудаад байгаа байхгүй. Одоо ч гоё болох. Гоё болох юм.
Тэгсэн чинь бүр гарцаагүй байдалд хэвчээ шүү дээ. Хаашаа явж байна. Тэгээ энэ угаасаа л чиний зам гэдэг. Мм. Тэгэл яг нэг тийм ижил сүрэг дундаа нийлчихсэн. Тэгээ яг миний нэг амьдралаараа мөрөдчихсэн. Хизээч биелэхгүй гэж мөрөддөг байсан зүйлсүүд байдаг шүү дээ. Ганцаараа хизээч барахгүй те. Нөө үзэл санаатай таацдаг. Ирээдүг хаашаа явах уу гэдэг. Тэр хизээч бидний хашааны манаж хийж байхдаа хийхгүй зүйлүүд байгаа байхгүй. Яг тэр зүйлүүдийг ингээл ярангууд би тэгж мөрөөддөг шүү дээ гэсэн чинь хөөх би бас тэгж мөрөөддөг шүү дээ гэл мөрөөдлөө ингээ ярихаар нөгөө бүр холын мөрөөдөл ингээд гоё нийлээд дөрөв хашиж явах нь хүмүүстэйг ингээд нэгдээд ирсэн чи тэр гэрэлт ингээд мас гэж байгаа шиг том асчихсан. Тэгэл би энэ л байх юм байна гэл өөрдөлдсөн дээ гэх шиг байгаа те. За юмыг яаж битгүү те. Тийм ээ тэгээ юм эхэлж биш төгсгөлж биш юм аа тий. Тэр тэгэл за одоо нөгөө талдаа хаагаал яадаг гэсэн юм чинь нөө хаагтахааргүй магадгүй урт холтой хамт байх юм байна гэдэгтэй дахиад хаагаад өөр тийш явах би эндээ цухалдах гэж шүү дээ. Тэр надаар ялах гэдэг юм гэдгийг дахиж хийх гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө бүх насаараа ингэж явж байгаа. Тэгээд өнгөрсөн 12 сард аавынхаа захиасыг биелүүлсэн. Нэг очлын нас. Тэгсэн хоёр ковцных нь яагаад намайг энд авчирсныг, яагаад надад хоёр ковцаа үлдээн гэж ярьдаг байсныг магадгүй яг өнөөдрийг тэр цаг хугацаанд харцсан байсан учраас энэ л гүзэх юм байна да гэдгийг мэдсэн байсан учраас магадгүй өвдөн загсан ч юм лөө те. Тэрийг биелүүлчихэд айгуу тийм бахтун байгаа шүү дээ. Тэгээ өөрөө ч гэхдээ нөгөө талдаа яг чөлөөтэй гэдэг нь тэр үүрэг даалгавраа нэг нь биелүүлсэн учраас яг хувь хүн дээрээ буюу өнөөдөр би яг энэ алтар дээр энэ нэр дээрээ цаашлах тийм гоё эргэж буцахгүйгээр ингээ явах замыг нээж өгөхийг нөгөө нэг хүний амьдралаар амьдрын гэж андуурсан байсан юм болов яг одоогоор л тунгааж лээ тийм хаа хүртэл яаж явахыг үнэхээр таашгүй гэхдээ нэг тийм гоё гэрэл хасцсан. Тэрэндээ бүр амар хаппи байна. Одоо өөрийгөө олчил тэгээд явлаа. Мориндоо морчил явлаа. Тэгээ нөгөө нэг холын юм яриад яг одоо нэг жилийн ч юм уу одоо энэ сайхан морин жилийнхаа төлөвлөгөөс жижигхэн эхний хуудсанд орчлын ярмаар. Үлдсний чи өөрийнхөө пэйжуудаар ярих учраас бүгдийг асуумааргүй. Тэгээ чамаа хэмбэ гэдгийг хүмүүст таниулчвал хүмүүс чинийхийг чамааг дагаад тэгээ чиний бусад хуудсыг унших гэж бодоод байгаа. Яг энэ жилийн төлөвлөгөө гэх юм бол одоо нэг надад нэг юм зөвлөлээд байхгүй юу? Одоо хүүхдээ хараад гэсэн үг шүү дээ. Энэ жил хүүхд маань 1-р анги. Тэгээ сургуульд явах үнэхээр дургу. Гэхдээ багштай хайртай. Багш нь үнэхээр ийм үр сэтгэлтэй хүн байхгүй юу? Багштай үнэхээр хайртай. Сургуульдаа үнэхээр дургу. Миний багш гэж яриад байгаа мөртлөө явах уу гэхээр явахгүй. Яагаад тэр тогтолцоог нэг ахуй руугаа буулгаж ирж байгаа, уламжлалуугаа буулгаж ирж байгаа. Тэр хүүхдүүдийг аз жаргалтайгаар ингэж сургаж болохгүй гэж байна. Ерөнхийдөө тийшээгээ ингэж чиглэлтэй байхаас гадна яг одоо 37-оос 49 насны 2 дахь шилжилтийн насны нэрээ яг над шиг магадгүй бүх амьдрал нь утгагүй болсон. Хийж исэн бүх юмнасаа уйдцсан хүмүүс байв. Тэ хамтдаа дараагийнхаа шат руу ороод ингээд би биэндээ дэмтэйгээр тэ нөө зовлон нэгтэй хүмүүс гүн нөхөрлөдөг гэдэг шүү дээ тэ. Би биэнтэйгээ ингэж ярьж байгаа ингээд нэг гоё тийм хуучны нөхөрлөл, амтлал, тийм хайр гэдэг яг жинхэнэ Монгол хайр гэдэг юм мэдрхийг хүсэж байгаа. Гэхдээ тэрийгээ өөрөөсөө чадвал гэж байгаа шүү дээ. Яг хэлж мэдэхгүй ч гэсэн ингэж хайраар яг чин байхаар гэж гоё би биэндээ юм гоё түшигтэйгээр яг өөрийнхөө насныхны бүх төр тоглож чаддаг те ээж ч чаддаг эмээ ч чаддаг те яг энэ гоё насыг ингэж гоё би биэндээ түшигтэйгээр түгээмээр байгаа. Тэгээд өөрийгөө хэрвээ би өөрийгөө олчвол те магадгүй над чиг гацаанд орсон хин нэгэн хамтдаа цаашлаад зовлонгоо нэгтгэхэд гоё нөхөрлөгч юм билүү те. Тэгээд яг зүгээр мессеж чинь бол ойлгосон л доо. Тэгээд
чи өөрийгөө олно л гэдэг боловч бас ямар ч байсан нэг тийм зам дээр бол гараад ирсэн. Тэгсэн тийм одоо бол гарсан. Тэгээд энэ гэрлийг маш олон хүнд харуулах юмсан гэдэг талаасаа бас өөрийгөө ч тийм жоохон дордолж байгаа юм шиг тэгж гаргаж ирж байгаад нь бол бас талархаж байна. Яг нэг дордлон гэж бас хэлж болох юм байна. Тийм хэлж болохгүй хаа. Яг энэ насан дээр туулаад өнгөрцөн багтаа бас би яах юм гээд нэг юм гацааны сонин нас гэхгүй туулж байгаа хүмүүс л ойлгох байх. Магадгүй тий. Яг тэрийг олохгүй ч хүн ингээд 60 70 хүртлээ ч явдаг юм байна. Одоо ингээл ирж суралцж байгаа хүмүүсийг харах гэж бол 60 гарцсан 70 хүртсэн. Тэгсэн мөртлөө татвар талд нэг хонхон дуурал. Тийм. Яг нэг ид хонхон ингэж дуурж явах үед нөө өөр хүүхэд ажил гэдэг тэр хонхыг сонсоог байдаг учраас тэр хонхны чимээ бүр ингэж чангарч сонсогдд юм байна. Би бас яг тэгэж бодоод би ч одоо 37 настайгаас эхэлсэн бол 5 жилийн хугацаанд ингэж байгаа байхгүй дотор тий. Тэгээд нөгөө нэг мөнгө хөөйвөл карьер хөөгээд явах гэхээр дотроос ингэж байгаа байхгүй. Тэгэхээр яг тэрийг нэг гоё намж агаад гэчвэл яг үр хүүхэдтэй гоё үлгэр чимээ баймаар байгаа байхгүй юу? Үлгэр эмээг нэг залуудаа гэдэг шиг ийм түүхтэй тий. Тийм байхыг бол хүсдэг. За тэр хүсэл сайхан биелэх дүүрэх болтгоо гэж өрөө. Тэгээд үлдсний нь бол өөрийнхөө удас өчний үлээ намайг алж өгөөч гэдэг пэйж хамтаагаараа би бистэй хамтдаа олъё тий. Дагаад энэ бүх зүйлүүдийн амьдралын туулал туршлагаа яриад тэгээд нэг чөлтгоонд гэрэлгээр гаргах тэр сайхан хүсэл мөрөөдөл зорилгочин дүүрэх болтгоо гэж. За ерөө сайхан тагтаг. За баярлалаа. Хорой тогтоод